Миний охин. Йой. 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 Хинчээ. Манай амир хаалт үлдээд хостой мэдгэж яах. Ямар нэг онцгой зөөр байна юм ээ яасан юм бол да. Хайдгаа шахас гэсэн өөр. Та надад маах яах. За хэмжээ биксаа хаач нэраа подкаст яалт юунаас татсан юм бэ? Миний охин баяна эмч дуутахаар сумын төв явсан. Одоо урдан иргэл байгаа да. Нүүрэн дээрх юмар ердөө оролдож болдоггүй. Үүнээсээ л болоод халуураад байгаа болов уу гэж бодож байна да. Энэ сумын дуудлага нь хурданд ирдэг байгаа да, нөхөр нь төрүүл явсан да. Ашгүй эмч ирж байна ашгүй. Охины биеийн байдал хүнд байна. Яралтай эмнэлэг аваа явъя да. Энд түрүүний хэлсэн үйлчлүүлэгчийн артерийн даралт нь 95 даал, судасны цохилт нь минутанд 121, сатураас 85, халуун нь 38 аюулхад эмзэглэлтэй гэсэн зовиртой байна. За энэ үйлчлүүлэгч манад жирэмсний 7-8 хоногтой өсөлтгүй жирэмсэн, уушгины хатгалгаатай, хоёртлын уушгиндаа буглаа өссөн, үжилтэй, үжлийн дайрлагатай, олон эрхтнүүд хүртэл өссөн. Маш хүнд хүн байна. Тэгээд лавлгаа шаталт илгээе. Намын зүйлд нөтөрчүүлээд. Энэ тохиолдолд сэргийлж болох их ургийн эндэгдэл байлаа.
Та жирэмсэн болсноо мэдсэн даруйда жирэмсний хяналтанд аль болох эрт орох. Гэр бүлийн гишүүд жирэмсэн эмэгтэйд өмнөхөөсөө илүүтэй анхаарал халамж тавих. Жирэмсэн үед бүх биеийн дархлаа сулардаг учраас бид ямар ч өвчлөлт гарсан хайхрамжгүй хандаж эмнэлэгт очихоо хойшлуулахгүй байх. Биеийн аль ч хэсэгт гарсан эдээ төрөслийг гэрээ нөхцөл дур мэдэн эмчилж оролцохыг хориглох. Гэр бүл төлөвлөлтийн хүрээнд жирэмслэхээс өмнө бүх биеийн үзлэгт хамрагдаж хөвшгийг сануулж байна. Арай их мэдсэн бол энэ дээр толохгүй байх байжтэй. Хэрвээ эмэгтэй жирэмсэн болсноо мэдсэн даруйдаа эмнэлэгт үзүүлж жирэмсний хяналтад орсон бол хэрвээ хөмсгөн дээр гарсан хатгийг өөрөө дур мэдэн шахалгүй сумынхаа эмчид хандсан бол биеийн байдал тавгүй болсон даруйд гэртээ хэвтэж саадалгүй шууд эмнэлэгт очсон бол 8 недэлтэй 2 сартаа жирэмсэн байна шүү гэнэ. За одоо ингэ жирэмсний хяналтанд тогтмол хянагдаж явнаа. Алиудаа над юм дээр чинь тон дээр чи юу гарсан бэ? Энд чинь нэг ажиглаад байгаа. За энд чинь энд нэмчилгээ бичиж өгье. За энэ нэмчилгээний дагуу угаад 5 хоногийн дараа гэрж үзүүлнэ. Их ургийн сэргийлж болох эндэгдлээс сэргийлье.